боловсрол ТC аягта шоу нэвтрүүлэг маань ээж дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочлол маань Чингис хаан олон улсын нийт спортын хамт олонны төлөөд оролцож байна. Амжилт хүсье. Эхний зочлол. За Дуулиан багийнхан цолмон саран чимээг эрдэнэ бидэн нар бэлэн болсон байна. Амжилт хүсье. Энэ хүчтэй багийн өрсөлдөх баг хамт олон. За Эйпорт баг Эрдэнэ болор Дэмбэрэн самбуу энх батнаар бэлэн болсон байна. Амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн аваад энэ их ажлынхаа хажуугаар хүрэлцэн ирсэн та бүхэнд их та шоу нэвтрүүлгийн уран бүтээлчдийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. За ингээд хөгжөө нэмжигчдийн хэр их одоо дөргөө ирж хүчтэй сонсъё. За Дуулиан багийнхантай танилцъя тийм ээ. Багийн ахлагчаа томилдсон байх ёстой. Багийн ахлагч нар нь бус гишүүдийнхээ албан тушаал тийм ээ. Гишүүдэд танилцуулах үүрэгтэй. За багийн ахлагч миний бие Эрдэнэл. Чингис хаан улсын их сургуулийн захиргаа гарч үлдээ албаны ерөнхий инженерийн албан тушаалтай ажилладаг. За манай эрэгтэй гишүүн бол Цолмон. Манай захиргаа гарч үлдээ албаны ажилтан байгаа. За манай саран чимэг захиргаа хүний нөөцийн мэрэгжилтэй албан тушаал дээр ажилладаг байгаа. За ингээд Дуулиан багийнхаа хөгжөө нэмж багийнхантай амжилт хүсье. За Эйпорт багийнхантай танилцъя. Багийн ахлагч юм бэ? Би. За өөрийгөө танилцуулаад багийн гишүүдэд танилцуулаач. За намайг Дэмбэрэн самбуу гэдэг Чингис хаан олон улсын их бодлын санхүү нэгтлэн бод хүртгэлийн хэлтсийн нэгтлэн бодогч. За манай багийн гишүүн Хэрлэн болор захиргаа хүний нөөцийн хэлтсэд мэрэгчлэн энх бат манай Чингис хаан олон улсын их бодлын аврах гал унтраах албаны аврагч жолооч. За Эйпорт багийнхандаа хөгжөө нэмжигч халуун алгадаач та амжилт хүсье. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт хөгжөө дэмжихээр Чингис хаан олон улсын нисэх буудлын дандаа царайлуудыг шилээд аваад ирсэн юм. За нэвтрүүлэг маань бол 4 үе шаттай. За ялсан баг нь бол шууд 300 мянган төгрөг газар дээр нь биднээр авна. Ядагдсан баг нь бүжиг бүжиглэх ёстой байгаа. Одоо ялсан багтаа хүндэтгэл үзүүлэх дүрмтэй тийм ээ. За ингээд энэ удаа Чингис хаан олон улсын нисэх буудлын хамт олон оролцож байгаа аягтаагийн ядагдсан баг ямар үжиг хийх нь вэ? Дэлгэцэнд анхаарлаа хандуулж хараад авъя. За 50 центийн 50 центийн клуб хэмээх энэхүү аялгуун дээр бүжиглэх нь ядагдсан баг. Тэгээд энийг бүжиглэхгүй байхын тулд бүгдээрээ авяас чадвараараа хоорондоо өрсөлдөх дүрмтэй тийм ээ. За та бүхэн таблет өгсөн байгаа тий. Таблетэн дээр бид бүхэн 1-р үед 9 дуу таана. Тус бүрдээ 3-3-аараа сэдвтэй зөвхөн дууны нэрийг бичнэ. Хамтлаг хийгээд дуу чинь хамаа байхгүй. За бичээчээр ажиллах хүнээ томилох ёстой байгаа. За Дуулиан багийн бичээчээр. За Сараа ажиллах юм байна. Эйпорт багийн бичээчээр Би ажиллана. За Хэрлэн болор ажиллахаар хуваарлагдсан байгаа юм байна. Бэлэн үү? Билээ. Эхэлгүү. Эхлэе. За ихтэй. Ингээд эхний сэдвийн дуу болох дээр дурлсан юм болов да гэдэг нэртэй юм байна. Ингээд бичиж эхлэе. Явсан. За эдгэх төвчлөөрөө даръя. Сараа. За манай Хэрлэн илгээе. За ингээд багууд маань эхний сэдвийн дурлсан юм болоо да гэсэн сэдвтэй 3 дууга таагаад эдгэх төвчлөөрөө дарсан маань ингээд ямар хариултууд илгээсний бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулж харцгаая. За. Дуулиан багийн эхний хариулт дур. Хоёр дахь хариулт энэ дурлаа. Гайхамшигтай.
Энэ дурлалгаа. Гайхамшигтай. K-pop нөгөө графитаар бичсэн юм аа. За, Airport багийнхан би дурчжээ. Сэтгэл гэж байгаа юм уу? Итгэл. Итгэл гэж байгаа юм уу? Итгэл, хайр, сэтгэл гэж байгаа юм уу? Манай ичээ харин эмчнэр шиг бичээд байна үгүй. За, зөв хариултаа жишүүлээ. Улаан байх юм бол оноо байхгүй, ногоон байх юм бол танаа багийн оноо шүү. За, жишүүлээ. За! За, эхний Нандас самтгийн дурлцчихжээ гэдэг дуу байсан байна. За, Уканагийн энэ дурлал гайхамшигтай гэдэг дуу байсан байна. Гурав дахь нь хурдын чимээгүй ирэх дурлал гэдэг дуу байсан юм байна. За, ингээ багууд маань тус бүртээ нэг оноо аваад хоёр үргэлээ. За, бас нэгэн зүйлийг орцогчтой сануулсан хэлэхэд тухайн дууны сэдв байна гэдэг чинь дууных нь нэрч явж иж магадгүй шүү. Тэ? Бас анзаараарай. Ингээд 1-р үеийн 2 дахь сэдвийн 3 дуу, сэдвийн нэр хүнээр дутдаг хорвоо. Сэдвтэй юм байна. За, let's go. За, хариултуудаа илгээцгээе. За, 1-р үеийн 2 дахь дуу хүнээр дутдаг хорвоо гэсэн сэдвийн 3 дууг бид бүхэн таасан. За, илгээцэн үү? Сара? Илгээсэн. За, Дуйлан багийн эхний хариулт хүн хүндээ хайртай байдаг. Юмаа хаагай. Доор багцаагүй. За, миний ардын сэтгэл цагаан хүмүүсээ гэсэн хариулт илгээсэн байна. Airport багийнхан хүн хүндээ хайртай байдгийм аа. Миний ардын сэтгэл цагаан хүмүүсээ гэсэн хариултыг илгээсэн байна. За, жишүүлье. За! За, тэгэхээр хоёр баг маань 3 оноо авсан учраас бүгдээр амныхаа цангааг тань лифтэн ууч. Манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа дэлхийн цайны номер 1 брэнд Lifton Ice Tea-ний хамт олондоос талархал илэрхийлье. За, эхний дуу бол дуучин Сэлгмагийн хүн хүндээ хайртай байдаг юм аа. Банзрагч Бурмаа Мөнх Бат нарын бас сэргээн дуулсан миний ардын сэтгэл цагаан Гайсийн хүмүүсээ гэсэн дуунууд байсан. Тус бүрдээ 3 онооны эзэлт баяр хүргэе. За, одоо 1-р үеийн сүүлийн сэдвийн 3 дуу гадаад хамтлагийн Монголд хит болсон дуунууд. Явсан. За, илгээе. Сара илгээсэн үү? Илгээсэн. За, ингээд сүүлийн сэдвийн 3 дуу багууд ямар хариулт илгээсэн байна харъя. Юмасоо юмахоо гэсэн байна уу? You are my heart. Багтаагүй гэж юм уу те? За. Queen гэдгээ буруу иччихжээ. Төвдөр үтсэн байна уу? За, Dancing Queen Goodbye. За. Яста юмахаа гэж. Happy New Year. Goodbye гэсэн байна. За.
Зөв хариултыг жишүүлээ да. Тонох нэг үзээрэй. За. За энэ бол модерн токны You are my heart, you're my soul гэдэг нэртэй дуу байсан. Апагийн Dancing Queen. За хамгийн сүүлийн дуу бол манай хоёр бол таасангүй. Нөгөө Freddie Mercury-гийн одоо бас амар дуу гар хийсэн кино гараа сая болоо те кино театруудаар бяцалсан шүү дээ. Тэр бол нөгөө Queen хамтлагийн дуу байсан юм байна. За ингээд Дуулиан баг 2 оноо танах бараг оноо л да. За үзэгчдээ манай Аягта шоу нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Онооны байдал Дуулиан баг 6 оноотой, Airport баг 4 оноотой баяр хүргье. Ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа дэлхийн цайны номер 1 брэнд Lipton Ice Tea болон ирээдүйг өнгөлн Skyl компанид талархал илэрхийлээд ингээд 2 дугаар үеэр уулзлаа. Тэр баяртай. Аягта шоу нэвтрүүлгийн манай 2 дугаар үеийг хэлж байна. Энэ удаагийн зочд маань Чингис хаан олон улсын эсгүүдийн эрхэм зочид оролцож байгаа маань амжилтыг хүсье. За би бас зочдоос халуун дотны яриа өрнүүлье гэж бодож байна. За Дэмбэрэл самбуугаас асууя. Ер нь одоо танаа байгууллагын тийм ээ одоо товч танилцуулгыг хийгээч. Ер нь одоо танаа гол бахархал юу вэ? За Чингис хаан олон улсын нисэх буудлын маань одоо 62 жилийн түүхтэй байгууллага байгаа. Анх 1957 онд одоогийн буян тухайд байгуулагдж байсан. Тэгээд 2005 оноос хойш 2005 онд Чингис хаан олон улсын нисэх буудлын нэртэй болсон. Тийм нэрээ солисон. Одоогоор бид бол цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт шаардлагат нийцсэн зуршил шүүжлэгээний цогцлбор байгууллага манай байгууллага. Бид нар 2018 онд түүхэндээ анх удаа 1,400,000 зорчигч хүлээж авсан байгаа. Амжилттай тий. За баяр хүргэе. За тэгэхээр би бас цодмаахаас асууя. За Монгол улсад бол одоо нисэх хүчин үүсч өгчсний 94 жил явуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нийт хамт олноо төлөөлөд бас энэ боломжийг ашиглаад мэдлэгээ дэвшүүлээч. За манай нисхийн түүх бол 1925 онд 5 сарын 25-нд одоо энэ мах урдлах хувийн консулын дэмжлэр анх онгоц бууснаар манай нисхийн түүхийг хэлдэг. Өдгөө 94 жилийн ойтойгоо золгож байна. Тэгээд энэ Чингис хаан олон нисхийн худалдад ажиллаж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа нийт хамт олон ер нь нисгээр өгүүлсэн нисхийн байгууллагынхаа нийт хамт олондоо нисхийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За бүгдээрээ нэвтрүүлэгтээ оръё. Онооны байдал танах 6, танах 4 оноогоор хоцорч яваа. Гэхдээ сэтгэл санаагаар унах шаардлага байхгүй. Одоо бид бүхэн 2 дугаар үед 6 дуу таана. 6 дуу маань 2-2-ороо тус бүртээ эффекттэй хурдлуулсан, удаашруулсан, ухраасан гэсэн 2-2 дуу одоо нэг эсрэг нэг тоглоно гэсэн. Хоорондоо ярилцаад хэн нь аль дууга таах вэ гэдгээ тохирч. Хортлуулсан. За Хортлуулсан би авч. Хортлуулсан дээр би яа. Би. Тавьчлаа. За би удаашруулсан. За. За, Дуулиан багийнхан удаашруулсныг хэн таахаар болов? Удаашруулсныг би. За. Эрдэнэт таагаар болсон юм байна. Танах. За айготах. За хурдлуулсан дээр танах. За сараа. За манай хоёр эмэгтэй. Нэг эсрэг нэг үсгэн. Үлдсэн хоёр бол ухраасан дуун дээр тонж үлдлээ тийм ээ. За удаашруулсан дууны хоёрыг товчлуурын өмнө үлдээд бусд нь хоошоогоо зогсож байгааг хүсье.
Араас илэрээгүй. За багийн гишүүд нь хойноос нь хилж өгөхийг хориглоно. Хилж өгөөд баригдах юм бол автоматар оноо хасан шүү гэдгийг сануулъя. За. Ингээд удаашруулсан дууны эхний дуу явлаа. Товчлуурн дээр гараа ойрхон байдгаараа гэж зөвлөе. Эрдэнэ билээ. Явсан. Тийм билүү дээ. За. Дуусгаас өмнө дарж амжсангүй. Гэрэл асах ёстой тийм ээ. За ингээд эхний дуу маань бол устчлаа. Ингээд ямар дуу эсдэг хамтдаа сонсъё. За эхний дуу бол хоёр хүн хамтгийн дуртай өдөр гэдэг дуу байсан юм байна. Тэ? За хоёр дахь дуу явлаа. Амжиж дарах хэрэгтэй шүү. Явсан. Фаягийн бороо дурсах нөлбөс. А? Фаягийн бороо дурсах нөлбөс. Мөн үү? Оо тийм ээ шүү. Яа. Зарлээс Эрдэнэбид бол 50% амжилттайгаар өөрийнхөө үргийг гүйцэтгэв дээ. Баяр хүргье. За одоо хурдлуулсан дууны хоёрыг өрж байна. За хурдлуулсан дууны хоёр товчлуурн дээр бэлэн болсон байна. Тэмбэр самбуу болон саран чимэг нартай амжилт үсье. Явсан. За гэр таснаар сараа. Баяр сэнгэл. Нэн сэтгэлийн гүн чамтайгаа би нууцсан ширтээ. За баяр цэнгэлийн for you хэмээх уран бүтээл байсан тийм ээ. За саран чимэг амжилттай оноогоо авсан. Хурдлуулсан дууны хоёр дахь дуу явах гэж байна. Сонсъё. За дахиад Камертон. Камертоны 18 нас. 18 нас уу? Зүг биш үү? Зүг. Зэрэг дарахаар ашгүй юм уу? За Би зэрэг дарсан шүү дээ. товчлуур хоцорд дараад байна. Тэмбэр самбуу. Би таньдаг хүн байхгүй шүү. За ухраасан дууны хоёрыг товчлуурын өмнө өрж байна. За ухраасан дууны хоёр эхний дуу явлаа. За Шууд нутаг хуцааг Чингис хаан жаргасан. Чингис хаан хамтлагийн Шууд нутаг уцаагүй. Нутганы миний нутгийн ор. Биш бай. За хариулт өгөөд оноогоо авч болно. Их мэдэхгүй. Сонсоогүй. Байхгүй юу? Сонслоо ч мартчихлаа. Тэгин. Өөр хөлбөр байна уу? Чингис Хоёул нь бас боломжгүй. За харамсалтай ямар дуу байсныг сонсъё. Эргүүгийн амар байсан байна. Ямар ч байсан Чингисийн жагаа байна гэдгийг таньлаа тий. Гэхдээ дууг нь андуурч харамсалтай байна. Ингээд 2 дугаар үеийн хамгийн сүүлийн дуу явахд бэлэн болсон байна. Сонсъё. За. Цочсондоо дарчуу яач. Дуул. Ягаад ямар нэгэн өшөө болчихваа. Бодож байгаа гэж.
За орж ирдгүү сая. Хэлээд байсан. За байхгүй юу? Хуулбар байна уу? Хуулбар алгаа болох. Хэрлэн болорт хуулбар байхгүй. За ямар буудаад үзээч юм ээ гэж онцгч юм билүү? Нийтийн дуу тань л да. Нийтийн дуу? Тий. Биш байна. За ямар дуу эсдэг сонсъё? За энэ бол өргөн амтгийн алтан зуул гэдэг орон бүтээд байсан байна тийм ээ. Тэгээ нэр энэ дууг ухраацсан чи ястаа нийтийн дуу болчихлаа шүү. Яг нийтийн дуу шиг сонсогдсон юм байна. Би бас нэрээ танихад бол хэцүү юм байна. Хатуухан боорцыг таарлаа. За ингээд 2 дугаар үе өндөрлөж байна. Дуйлын баг 7 оноотой. Airport баг 4 оноотой баяр хүргэе. За, их ташааны нэвтрүүлэг маань 2 дугаар үе өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Ирээдүг өнгөлн Skype Group. За мөн сахарын агуулмж хамгийн багц сай Lipton Ice Tea хамтран ажиллаж байна. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлөлөө 3 дугаар үеэр уулзлаа. Тэр баяртай үзэгчдээ эргээд уулзцгаая. Их ташааны нэвтрүүлэг маань 3 дугаар үеийг хэлэхэд болсон байна. Энэ удаагийн зочд маань Чингис хаан олон улсын спортын хамтад оролцож байгаа тэд байна уу? Их төсгэй. За би тэгэхээр бас захиргаа хүний нөөцийн хилцэн мэрэгжилтэн бас сараагаас асуумаар байна. Ер нь одоо танаа боловсон хүчин тийм ээ? Танаа баг хамт олон ер нь одоо ажил эрхэлж байгаа хүмүүс маань ер нь ажиглаад хахад аягүй гоё одоо ер нь л одоо нэг Монголын нүр царай болсон сайхан боловсралтай боловсралтай царай цэстэй сайхан цоглог залуучууд харагддаг л да. Хамт олонныхоо тухай хүний нөөцийг бас хариуцсан мэрэгжлийн хувьд гоё өмөрч хэлээч. За манай Чингис хаан улсын нисэх бодол нь бол 440 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийдөө бол ховор мэрэгчтэй улсууд ажилладаг гэсэн. Нисхийн мэрэгчлээ гол үйлдвэрлэлийг явуулах хүмүүс нь бол тийм маш чухал ховор мэрэгчлээ улсууд байдаг. Тэгээд тэдгээрийн бүх л одоо нийгмийн асуудлуудыг зохицуулах ажлыг манай захиргааны үнийн нөөц эхэлсэн. Ааха. За баярлалаа. За тэгэхээр би инкотахаас асуумаар байна. Гал сүнөөгч замун жолооч гэж байна тийм ээ. Тэгээ таны малгай аягүй гоё малгай байна. Та яг өөрийнхөө мэрэгжлийн талаар бидэнд бас товчхон танилцуулга хэлээч. За манай албал бол одоо 98 онд анх байгуулагдаж тэгээд одоо 21 жил болж байгаа алба. Нодлон манай 20 жилийн алба болж одоо энэ хувцсыг одоо хамт олон малгааны маань эмблем гэхтэл одоо галын 3 үндсэн одоо хүчин зүйл байдаг. Одоо гал, шатга материал, хөшил төрөгч гэсэн зүйлээс бүтдэг болохоор эмблем маань одоо нэг байна. За баярлалаа инкотахаа. За одоо бүгдээрээ нэвтрүүлгийн 3 дугаар үед болох дээр дууны мөр таана. За одоо би шууд дууных нэрийг угаасаа хэлчихнэ. За эхний дуу жишээлбэл одоо Никта хамтлагийн Чи начиг дурлаж чадах уу гэдэг дуу явах гэж байна л да. За ингээд тухайн дуу ингээд явж байгаа гэд зогссон мөрнөөс хооших мөрийг дуулж болно тийм ээ. За тэгээд ер нь нэг 5 за ихтэй 5 үг байгаа. Тэндээс ядаж 3-ыг хилжээж оноо авах боломжтой болно. Ойлгомжтой юу? За. Товчлуур уралдаж дарах дүрм хിവэрэ байгаа. Нэг л өөрчлөлт байдаг. Тэр маань юу гэхээр дарчаад буруу хариулах юм бол оноо асна. Ойлгомжтой юу? Тэгэхээр айгүй болгоомжтой дарахгүй болов тийм ээ. Оноогоо харин цуглуулсан оноогоо алдаад байвал харамсалтай. За, ингээд Никта хамтлагийн Чи начиг дурлаж чадах уу? Дууны мөрийг хамтдаа таацгай зогсны дараа товчлуураа дарна шүү. Явсаа. Үлдээ чамд би дурлаагүй. Нууцхан харин чамд би очоогүй. Дуулаа дуусгий чамд би дурлаагүй.
хоёулаа дарсангүй. За, хариулт байна уу? Дурлаад үлдээ чамайг би сонгосон гэдэг. Яг л тийм үг шүү. Энэ мөн. Юу гэнэ? Дурлаад амьдрий гэж чамайг би сонгосон гэл. Тэгэл дахилт ордог санаа. Дэмбэр самбууд хувилбар байхгүй юу? Харин энэ л хувилбар шүү дээ. Тэрдэн болрих болоод биш байна. Тийм. За, эхнээс нь хөөе л да ядаж те. Би одоо танах айгу бага оноотой яваасаар айгу дэмжиж байгаа Харин тийм байхгүй. ээ. Оноог нь өгчмөр үү те. Хамтлахгүй. Анх удаа хасах оноотой нэг орж үзэх үү те. Хасах 7 оноотой тэр тийм. За, Итгэхгүй юу? Дэмбэр самбуу. Байна уу? Хувилбар. За, эхний үгийг хэлжүүл танад оноог нь өглөө. Дурлаад биш юм байна. Одоо яг сонссон хэсгээ мартчихсан. Дурсаад. А? Дурсаад амьдрий. Оноогоо аав баяр үргээ. чамайг би бодоогүй надад чамаасоор харамлах юм. За, энэ бол да. Дурсаад үлдээ гэж чамааг би бодоогүй. Аа, аюу Чи одоо амар сайн мэддэг байж явахгүй тэгээд. Караоке дээр яалаа. Караоке ч гэхдээ нэг юм байдаг гэж бас нөгөө нэг дууны үг нь ингээд урсаа байдаг болохоор үг цээжлэх юу байхгүй памятны ажиллах боломжгүй болгочдөг гэж байгаа байхгүй. Айгуу тийм сөрөг нөлөө тийм байдаг. Караокенд ингээ үгээ хараад бодоо олгоод байдаг. Ийшээ хараад багхгүй. За. Ингээ ямар ч хэлсэн оноогоо авлаа. Дэмбэр самбуу. За баяр үргээ. Одоо танаваг дүршүүл байхгүй ш. За, одоо хамтдаа дуучин Ариунагийн үгүй мордсон чимэн гэдэг дуу явах гэж байна. Аль мөрийн таах намтаа сонсъё. За. Тоглоор дарж иж хариулах хэрэгтэй. За, Дэмбэр самбуу дарсан байна. Өглөө нар шиг Нөгөө нэг арай гэж өгсөн оноогоо чи шууд инглээ штэ. Өглөө нар шиг мандаж би дуулнаа. Биш өглөө бай. нар шиг мандаж би дуу. Биш. За, одоо өөр өсгөхтэй үг хайдаа одоо. Манай. Өөдөөс ширтээ. Сонаа тий. Яагаад сонь? Өөдөөс ширтээ хараад Хувилбар байна уу? байна. Эдний байхгүй. За. Тарах оноогоо хасаачих. Гэтэ энэ нөгөө оноо асж байгаа учраас танад оноо өгөх дүрэн байхгүй л дээ. Тий. За. Өөдөөс яан харнаа гэдэг Аваас шиг. нэг өөгөр ихсэн үг бодчихээ. Биш үү? За, ахаад нэг өөгөр хэлсэн хоёр үг хэлэх боломж олгоё. Ямар үг байж болох вэ? Гурав. Өдөр үнжнөө. Хоёр үг нь юрдэ энэ үү? Өдөр өнжнө гэдэг хоёр үг ашиглаж байгаа. За, ямар үг байсныг хамтдаа сонсъё. Өнжин гэдэг үг байлээ. За. Өгсөн оноог буцаага над руу шидчихлээ. За, өнчин саран сэвтэн үзэгдэнэ гэдэг үг байсан юм байна. За, дараагийн дуу. Дуучин Сарантуягийн хайрын бурхан гэдэг дууг бол бүгд мэднэ. Явсан. За, энэ Дурлалын мананд төрчил яван. угаасаа товчлуурны хэрүүл хийсээр байгаа би бүр нөгөө дүжирсэн шүү дээ. Асгүй ахлаар хэрүүл хийгээд байгаа хүмүүс. За, дараагийн дуу. Дэндүү сайхан залуу нас гээд дуучин Нарангийн гоё дуу байдаг. Энэ дууны мөрийг хамтдаа таацгаая.
За гэр нассан. 90-100-д наранд гандаагаад. 90-100-д наранд гандаагаад. Тийм үг алга. Байх хэрэгтэй. Хардаа. Бодлоо. За анаас. За хамгийн сүүлийн 5 дахь дуу. Одоо та бүхний ажил мэргэжилтэй холбоотой дуучин Дашнемийн нисгчийн дуу гэдэг дууны үгийг явсан. Оргол тэргүндэгүр жилдэ хүршгэ газарт өдөр тачаад ирэхээр За энэ дууг бол мэдэхгүй байна гэж юу аах вэ тийм ээ? Энэ дууг харин ч мэдэхгүй бол харин яста хүний нөөцийн гэдсэн мэрэгжилтэй уулзмаар санагдчихлаа. Сараатай. За ингээд нэвтрүүлгийн маань 3 дугаар өндөрлөж байна. Онооны байдлыг танилцуулъя. Дуулиан баг 8 оноотой. За Airport баг 6 оноотой зүгээрээ гэхдээ. За тэгэхээр манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа ирээдүг өнгөлн Skype Group байгаа. За мөн жинхэнэ цайны одоо навчаар хандлан бэлтгэдэг Devton ICT ивентийн ажиллаж байгаа дуулга дата байна. Ингээд нэвтрүүлгийн шийдвэрлэх 4-р үеэр уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй. Саяхан шоуны нэвтрүүлгийн 6 сарын 1-ийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулсан та бүхэнд өргөж байгаа. Хүүхдийн баярын тусгай дугаар аягтай ихтэй бэлэн болсон байна. Оролцогчтой амжилт хүсье. За, ребята. Яг вэ гэхээр 4 дуу таана. 4-р үед. Эхний 2 дуу бол тус бүрдээ 2 оноотой. Сүүлийн 2 дуу тус бүрдээ 3 оноотой. Одоо бол 2 багийн хувьд бол 3 онооны зөрүү байна, тийм ээ? Тэгэхээр 4-р үедээ сайн тоглосон баг нь ялагч болно. Хичээгээрээ. Бас энэ дээр тарах уу? За, дөрмийг ойлгосон тийм ээ? Энэ үе дээр бол 10 оноо хувааж авах боломжтой байна шүү дээ. 3 онооны зөрүү бол юу ч байх нэ, тийм ээ? За, эхний 2 дууг бол 2 онооны дуунуудыг дандаа юм жоохон дүүнэр нь дуулсан байгаа. 3 настай, 4 настай. За сүүлийн 2 дууг нь бол тоглолт хөгжмөнөөс өөр хөгжмөөр тоглосон байгаа. Эхний хөгжмөнд нь хууртаж болохгүй шүү гэдгийг би байнга сануулад байгаа. За ёо. За, товчлуур дөрөв дарах дөрөв хийвэрээ. За ингээд хамгийн эхний бяцхан хүүхэд ямар дуу дуулаад байна гэдэг амтлаад даацгаая. When the time we waited so Let it go. 1 секунд. Frozen. Йоо ямар амар юм бэ? Зүгөө. Can see, be the good girl you always have to be. Conceal, don't feel, don't let them know. Well, now that За, үргэлжлүүлье. Frozen тийм ээ. 2 дахь дуу явлаа. Анхаараарай. Явсан. Атан дэхи цахтай. За. Цаг. За зүгөө. За. Одоо ингээд 3 дахь дуу явах гэж байна. Товчлуурн дээр гараа ойрхон байдгаараа. Жона хамтлаг маань тоглосон хөгжмөнд нь хууртаж болохгүй шүү. Сайн сонсоорой. Явсан. Сайн сонсоорой.
Одоо бүгдээрээ 4-р үеийн хамгийн сүүлийн 4-р дууг таацгаая. Явсаа. За. Holy Dolly. Нөгөө баяр. Holy Dolly хамгаас олон хорвогийн мөг дуусгавд хорвогийн мөг дуусгавд хасаргаатан миний хааны ёдон бүчин бай үнэс ихний ёдон би майсэр бүжодоли За үзэгчдээ аяг та шоу нэвтрүүлгийн тусгай дугаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэсэн энэ удаагийн дугаарыг ялагчаар Монголын хүүхдийн ордны авиаслаг сурагчид ялагч болж 300,000 төгрөгийн столд баяр хүргэе. Замун дээрс маань нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа дэлхийн цайны номер 1 брэнд Lifton Ice Tea-ний тус бүрд нь бас нэг сарын бүтээгдэхүүн авах эрхийг бичгээр шагнаж байгаа байна. За манай нөгөө агийнхаа наашир. Ахад өнөөдөр өвгийн үгээ авлаа. За тэгэхээр одоо шууд удааны төр удаадаг гэдэг одоо топ гэдэг тоглоомнууд байдаг шүү дээ тий. За тэгэхээр бол топ тоглоомны бүтээгдэхүүний одоо дээж болон гарын бэлгийг хөгөөдөө өгч байгаа маань. За ихтэй хөгөөдийнхээ бэлгийг өгөөдгий. За маа. За энэ бас тэр топ шууд эргүүлдэг тоглоом. Тоглоомсын хамтартай Young Toys брендийн бүтээгдэхүүний дээж. За манай хөгөөдтэй ихтэй тэгдээсэн. Топ тийм бэлгээ өгөөдгий. За мөн дээрээс нь одоо Wings гэдэг гоё бүтээгдэхүүн шүү дээ тий. Манай октоодыг хэр мэддэг вэ? За яаж мэдэх вэ? Нөгөө давчтай тий. За. Яа, ийм гоё хинтний дуртай байна. Би мөс аваад надад байгаа. Байгаа юу? Аха. Гэхдээ яг хөө нэг илүүдэхгүй. Угаасаа би дүүтэй манай дүүдөө. За гоё шүү дээ. Яа, таахгүй ах гэж айлаа шүү дээ. Яа, энийг. Яа. За мөн дээрээс нь октоодтай энэ гоё бүгдийн баяр манай тэр контент группийн хамт олонны зүгээс та нар хол ингэ бэлгэн доороо байгаа шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. За ингэ. За энэ бүтээг өгч байна. Яа. Тэр шууд худалдааны суугаар худалдаад гэж байгаа энэ бол дэлхийн брэнд бүгд найран Солонгос улсын Young Toys брендийн бүтээгдэхүүнээр бол өнөөдрийн авиаслаг 6 оролцогчоо бол шагналаа. За тэгэхээр 6 сарын 1 хүүхдийн баяр болж байгаатай холбогдуулаад бол энэхүү шууд худалдааны төвийн үзэсгэлэнгүүд бол Squadron талбай, за тэгээ E-Mart гэх томоохон дэлгүүрүүд бол гарцсан байгаа шүү гэдэг та бүхэндээ хэлье. Хүүхд багчуудаа баярлуулаарай. E-Mart консуми, сайн уу консуми, хамтдаа хүүхдэд бүжиглэцгээ. Инфастын төрч бүшнэ, бүч тоглоом, инээж хүүхдэд ёо. Компани зүт консуми чамэгнэ, компани зүт консуми бадик бижат хүүхдэд өгөртөн консуми бой битнэ. Компани зүт консуми чамэгнэ, консуми. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Lifton Ice Tea